Өдрийн мэнд төргий Mining Pulse podcast-ийн өдрийн дугаараар уулзч байгаадаа баяртай байна. Өнөөдөр ирсэн зочдоо танилцуулъя. За урилга хүлээж авч хүрэлцэн маш их баярлалаа. Тэгээд гурлаа ярилцлага эхлэхээс өмнө энэ дэлгэцэн дээр байгаа графикийг бас харъя. Тэгээд энэ дээр бас яг уул уурхайн үйл ажиллагааг одоо нийгэмд хүлээн зөвшөөрөх байдлын судалгаа гэж 2021 онд хийжсэн юм байна. Тэгээд энэ судалгааны үр дүнг харах юм бол институцийн итгэлцэл, харилцан итгэлцэл, за эдийн засгийн хүлээн зөвшөөрөх байдал, нийгэм улс төрийн хүлээн зөвшөөрөх байдал гэдгээр нь дөрвөн үзүүлэлтээр гаргасан л байна л да. Тэгээ Улаанбаатар хотын хувьд ингээ харах юм бол харьцангуй одоо эдийн засгийн хүлээн зөвшөөрөгдөх байдал буюу одоо нийгэм эдийн засгт оруулж байгааг нь бол бараг 70% байна. Тэ одоо 7 гэсэн үзүүлэлтээс 487 гэдэг чинь 70% одоо итгэлцэл байна гэдэг маань нэлээд өндөр үзүүлэлт бас байдгийн байна. Орон нутагт бол тэрнийг 433 гэхлээр 60 орчим хувь байх шиг байна тий. За хамгийн бага оноо авж байгаа нь нийгэм улс төрийн хүлээн зөвшөөрөгдөх байдал, за институцийн итгэлцэл гэсэн энэ хоёр дээр байгаа юм байна. Бараг 50 хүрэхгүй байна тийм. Институцийн итгэлцэл бол нэлээд багатай. За харилцан итгэлцэл бол бас харьцангуй өндөр юм байна. 466 гэдэг. За орон нутгийн хэмжээнд ч гэсэн энэ нь бол харах юм бол нэг 10% орчим бага тийм харьцангуй бага хэдий боловч ер нь бол их ойролцоо юм үр дүн гарч байгаа юм байна. Тэгээ ингээ харах юм бол бас яг нийгэм ингээд одоо уулархаан салбарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юу гэвэл бас үгүй байгаа. Одоо ялангуяа манайх чинь бид нар өөрсдөө салбарын маш их орон нутагт ажилладаг тий. Орон нутгийн иргэдтэй, нутгийн удирдлагуудтай ингээ уулзаад маш их явдаг. Тэгэхэд бол ер нь бүгд ингээд уулархаан салбарын үр өгөөж нь юу юм, нийгэмд үзүүлж байгаа бол эдийн засгт үзүүлж байгаа үр өгөөж нь юу юм бэ гэдэгт нэлээд сайн ойлголттой байгааддаг. Гэтэл одоо сошиал буюу сүүлийн үед одоо энэ иргэдийн бидний хэвлэл мэдээллээс одоо хэвлэл мэдээллийн авах тэр арга барил дадал их өөрчлөгдөд байна шүү дээ тий. Одоо хуучны сонин уншдаг, ном уншдаг биш одоо арай өөр арга барилаар яваад идэг. Тэгээ энэ сошиал дээр явж байгаа ингээд өнгө аясыг харахаар бүгд ингээд нэг эсэргүүцээд байгаа юм шиг тий. Тэгэхээр энэ одоо арга барил өөрчлөгдсөнтэй холбоотой одоо иргэдийн энэ итгэлцэл бас одоо ихсэж байгаа мó буурч байгаа мó энэ одоо харилцан хамааралтай байна уу та бүгдийн хувьд? Эхлээд нэр томьёог цөмөрөө ярилцах хэрэгтэй байх тийм. Ер нь ингээд уул уурхайд олон нийт иргэд хэвлэл мэдээлэл яаж хандж байгааг нь ярихдаа бид нэр ямар нэр томьёо хэрэглэдэг вэ гэхээр уул уурхайг үзэн ядаж байна, эсэргүүцэж байна, хүлээн зөвшөөрөхгүй байна тийм ээ. Энэ судалгаач гэсэн нийгэм хүлээн зөвшөөрөх байдал гэдэг ингээд ийм нэр томьёо хэрэглэдэг. Би энэ нэр томьёонос жоохон зайлсхиймээр өгдөг байхгүй юу? Яг харахгүй зөрчил байна. Уул уурхайг тойрсон зөрчил байна. Энэ бол маш хэвийн зүйл, байдаг зүйл тийм ээ. Ийм зөрчил байгаагийн ачаар энэ асуудлууд ингэ шийдэгдэж нийгэмд эцсийн явсаар байгаа тийм. Одоо нэг шийдэд хүрч ингэж нийгэм амьдрал уул уурхайн салбар маань хүртэл цаашаа урагшилж байгаа. Гэтэл энийг бид нэр яг нэр томьёогоо зөв томьёолоод явах зүйтэй байх л да. Ер нь бол ийм уул уурхайг эсэргүүцэх явдал хөдөлгөөн бол хаасайгүй байдаг. Дэлхийд даяар байдаг. Би одоо санаж байна. Австрал риожинттэй холбоотой жишээ гарч ирсэн тийм ээ. Африкад дүүрэн байдаг тий. Өмнөд Америкт нөгөө уугуул иргэд индианчууд уул уурхайг маш их эсэргүүцдэг. Тэгээд одоо Франц биш нөгөө Африкт Францын урааныг эсэргүүцэж бараг хөөж гарах энэ төрлийн том хөдөлгөөн болдог. Тэр бай тухай Америкт тийм ээ. Би өөр 22 оны тийм киног санаж байна. Нөгөө газрын тос дамжуулах хоолойг дэлбэлэх гээд хэдэн хэд экстремист байгаль хамгаалагчид одоо зохион байгуулж байгаа тухай. Тэр бай тухай нөгөө Аляскаг нөгөө байгаль орчин талаас нь ингээд нөгөө янз бүрийн газрын тос олборлохыг зөвшөөрдөггүй байсан чинь сая Трамп захиргаадад ингээд зөвшөөрөл гаргуулж явах шиг байна. Тэгэхээр энд бол байдаг л асуудал тийм ээ. Тэгэхээр манайд одоо ингээд нэг уул уурхайг эсэргүүцээ тэмцээд байгаа одоо тийм онцгой юм бол байхгүй. Энэ бол зөрчлийг бол би бол хэвийн гэж үзнэ. Манай ер нь бол ингээд энэ зөрчлүүдийг хараад байх юм бол ерөнхийдөө нэг тийм байгаль орчин талаасаа байдаг эцсийн дүндээ тийм ээ. Тэр сүүлийн үед гарч ирсэн эчин хүчний шилжилт чинь тэр ч гэсэн эцсийн дүндээ дэлхийн дулаар л гээд байгаль орчинтай холбоотой байдаг. Яг нь манай онцлог гэх юм бол нөгөө бэлчээрийн мадачгүй нүүдлийн соёл иргэншил гэдэг ийм онцлог нэмэгддэг. Тийм учраас энэ бол ингээд байдаг асуудлаа. Тэгэхээр энэ бол маш чухал. Энэ сэдвээр бид нар илэн далангуй
ярингуй сайн ярих хэрэгтэй, мэтгэлцэх хэрэгтэй тийм ээ. Тэрнээс биш энийг одоо аймар том одоо тийм одоо катастроф болгоод тийм ээ. Босгоо байлаа энэ төргээд энийг шавтаг болгоод явах нь бол буруу л да. Яг үнэ. Тэгээ би бас хата санал нэг байна. Та энэ графикаараа өөрөө хэлчихлээ л те. Энэ одоо сошиал дээр юу ч үсэн. Ганц уул уурхай эсрэгүүцэж биш. Ковидор вакцины эсрэгүүцээлсэн. Ингээд нийгмээрээ нэг юу яадаг. Одоо нэг талцдаг. Гэхдээ энэ маань бол одоо юу гэдгийг тэр эсрэгүүцэж байгаа хэсэг бүлэг хүмүүс ч байдаг юм уу? Би тэрийг үнэхээр тэр юу гэдгийг зарим хэсэг бүлэг хүмүүс үнэхээр чин сэтгэлээсээ итгэдэг юм уу? Явуулгаар байдаг юм уу? Таргаа угаалгацсан байдаг юм уу гэдэг шиг тийм ээ. Тэр юуг нь бол мэдэхгүй байна. Гэхдээ энэ хүмүүс маань олон гэхээс илүү зүгээр чангал дуутах байхгүй. Тэгээд тэр утгаараа бол одоо энэ чинь ингээд эдийн засгийн хүрээнд бол 70% гэж байна. Тэртээ тэргүй манай эдийн засаг маань одоо угаасаа улуурхагаас нэг 70% хамааралтай байгаа шүү дээ. Цаасан дээр л 30% боловч одоо шууд бусаар тийм ээ. Тий, манай дотоод нийт бүтээгдэхүүн чи яаж өсөж чинь тэгээ сүүлийн 10 хэдэн жил яаж тэлсэн гэдгийг нь харах юм бол энэ угаасаа манай монголчууд бол харьцангуй наанта цаантай байна. За тэр Африкийн тэр Diamond-ыг эсэргүүцэж байгаа Өмнөд Америкийн нөхдүүдийг бүр харьцангуй бодвол шүү дээ. Тэгээ тэр утгаараа энэ маань бол зохих хэмжээнд эсэргүүцэл байлгүй байх уу? Тэр орон нутгийн угаасаа нөгөө нөхөн сэргээх мэргээх дээр бас саяхан хүртэл мэдээгээр гараад асуудлууд үүсэж байгааг та бид бүгд л харсан баг. Тэгээ эцсийн эцэст ер нь хэдүүлээ уул уурхай ба хэвлэл мэдээлэл ярьж байгаа. Энэ дээр мэргэжлийн хүмүүс экспертүүд маань олон нийтэд тэр соёнгийн гэрүүлэх тэр ойлгуулах тал дээр бол би бүр үүрэгтэй гэж хэлэх гэдэг. Эрхтэй биш үүрэгтэй тийм ээ. Саяхан хүртэл би өөрийнхөө подкастн дээр Батцангал захирлыг оруулаад ассоциацийн ерөнхийлөгч юм. Ингээ бид төр маш энгийнээр одоо энгийн хүнд ойлгохдохоор жишээ нь ингээл оюутлогоог ярьж байгаа. ER-ыг ерөнхийдөө уулуурхайн татварын процессыг ингээ ярьж байгаа. Тэгээд маш хүмүүс бүр ингээд дээд боловсралтай гадаад дотоод төгссөн хүмүүс хүртэл хөөх ийм л тий OT дээр амнаатаа ингээд авцсан байсан бол тэр 34% харьцангуй ингээд ийм байсан байж тээ гэдэг айгүй энгийнээр тайлбарлаад өгч байгаа. Тэгээ би тэндээс хойш юу гэж бодсон гэхээр одоо энэ дээр ч гэсэндээ адилхан. Заавал ямар ч байсан мэддэг чаддаг хүмүүс нь бол тэрийг хуваалцсан. Энэ үүрэгтэй байна. Энэ бас хүн болгоныг буруутгаад байх бол хэрэг байхгүй байна гэж. Тэгээд одоо энэ график дээр бол яг нөгөө институцийн ихтгэлцэл бага байгааг нь бол ойлгож байна. Энэ бол нөгөө ер нь компани энэ төр өөрсдөө бол энэ дээр нэг олон нийт яачдаг юм тийм ээ. Гэхдээ эдийн засаг харилцсан гэдэг дээр бол өндөр байгааг нь бол уул уурхайдаа харьцангуй итгэж байгааг илэрхийлэл юм байна л гэж харж байна. Тийм 70% гэхэлэр ч бас өндөр байгаа байхгүй. Өндөр байлгүй байх. Тийм тэгэхээр урд нь ч бас одоо яг зүгээр яг эсэргүүцэл нь бас боддоор ямар нөлөө үр дагавар үзүүлээд байна гэдтэй. За тэр нь ингээд сошиал дээр яваа. За яг мэдээж ингээд хэрэгцтэй уулзаад явхад ярьж байгаа асуудал нь бол илүү нийгмийн эдийн засаг гэхээс илүү дандаа байгаль орчны асуудлууд байгааддаг. Байгаль орчны дороотлолтой холбоотой. За танаа үйл ажиллагаанаас ийм одоо нөлөөлөл үзүүлэх гээд байна гэд. Гэхдээ өнөөдөр нөгөө манай нийт газар нутгийн одоо салбаруудаар нь ингээд газар ашиглалтын хувь хэмжээ, ус ашиглалтын хувь хэмжээ гэхэлэр бүр шал өөр тоо байдаг шүү дээ. Хөдөө аж ахуйн салбар маань одоо бараг 70% нь ашигладаг тий. Газар тариалан мал аж ахуй гээд. За ойн сан бүхий газар нь 10% болчдөг. За тэгээ усны хэрэглэгч чим хөдөө аж ахуйн салбар нь бас одоо бараг 50, 60 гаруй хувь. За тэгээд уулуурхай аж үйлдвэр гэхэлэр 18%. Бид нар чинь бараг ундны усны хэрэглэнээс бага одоо усыг хэрэглэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нөгөө шалтгаан нь уул уурхай гэж ингэж яваад тэгээ энэ одоо шалтгаанаас улбаатай за одоо бид нар юу ч одоо явуулахгүй гэл тэ одоо жишээл газрын урыг явуулахгүй гэл. Тэнгүүд эн чинь ингээд нөгөө эргээгээд дид бүтцийн төслүүдийг хүртэл ингээд гацааж ирсэн одоо бид нарт харамсалтай төгөд биш та одоо өнөөдөр болтол бид нар станцгүй өнөөдөр болтол одоо сэргээх гэрчмчний станцгүй тий. Тэгэхээр энэ маань одоо тий халзан мөрөгдөөч гэсэн одоо ингээд бид нарт шин нэг нэр төрөл уран гэл ингээд гаргаж ирэхлээр яасан ч эсэргүүцсэн гэл ингээд идэг тий. Тэгэхээр энэ бас нөлөөлөл нь ингээд нэлээд урхагтаа харагдаад идэг л да. Тэгэхээр энэ дээр одоо та хэдийн бас бодол ямар вэ? Энэ маань одоо ингэ хэвлэл мэдээлэлээс болоод байна уу эсвэл өөр одоо ямар шалтгаан байгаад байна? Энэ манай хэвлэл мэдээлэлд уул уурхайн сэдвтэй хэвлэл мэдээлэл сэтгүүлүүд бол уул уурхай шиг том байр суурийг эзэлж байгаа. Бид нар мэдж जैन тийм ээ. Insight гэж сайн сэтгүүл байна. Mining Journal гэдэг 15 6 жилийн түүхтэй сэтгүүл байна.
эрдэс баялагын мэдээ гэж байна тийм ээ. Маш олон сайтууд байна. Майнинг цэм гэмнээс эхлээд тийм ээ. Гэхдээ энэ бүгд бол миний харж байгаагаар бол бизнесийн салбарын сэтгүүл. Олон нийтэд нэг хандаад байдаг. Олон нийт рүү хандаад байдаггүй. Олон нийт тэрийг үзээд байдаггүй учраас жаахан тийм хязгаарлагдмал. Олон нийт ямар мэдээлэл авч байна вэ гэвэл бусад нийт одоо тийм мэдээллийн сайтуудаас эсвэл одоо нийгмийн сүлжээнээс мэдээллийг авч одоо тэр орон зай дээр л одоо та бидний ярьж байгаа энэ бүх үйл явц өрнөж тийм ээ. Тэгэхээр энэ бидний энэ одоо сая жишээ авч эхэллээ. Энэ бүх одоо зөрчил тэмцлүүд бол маш тодорхой тийм орон нутаг, тодорхой компани, төсөл хөтөлбөртэй холбоотой. Тэрнээс биш монголчууд одоо уул уурхайг эсэргүүцээд одоо нийт нүгүсгээд байгаа юм байхгүй бид мэдж штэ. Экспортын орлогын 90-ээс дээш хувь нь уул уурхай гэж байна тийм ээ. Монгол улсын төсөвт орж ирж байгаа 3 төгрөг болгоны нэг нь уул уурхай гэж байна. Монголчуудын айл болгонд л бараг л одоо ингээл үр хөвгтүүд нь уул уурхайтай холбоотой компанид ажиллаж байна тийм ээ. Энэ бол бодит зүйл. Энийг бид нэр ойлгож байгаа. Тэгэхээр бид нар яагаад эсэргүүцээд байна вэ? Энэ одоо тэр одоо хутлаа нэрэ мэдээлэл энэ төр гэдгийг бид нар тодорхой жишээн дээр одоо ярих хэрэгтэй болов гэж бодож байна. Тэгээ сүүлийн үед яг энэтэй холбоотой би ямар одоо ийм одоо жишээ нүд байна вэ гэхээр зам мэдээж их халзан бүрхтэй бол одоо яг одоо цаг үеийн энэ сэдв болж байна тийм ээ. За Баян-Хонгор аймагт байдаг тэр Эрдэнэ ресурс үе тэрийг тойрсон тэмцэл болоод малчтны ирээд хотод хэвлэлийн хурал хийгээд явдаг тийм ээ. За энэ Арана юутай холбоотой энэ бол ингээд аюул эзэгтэй асуудал тийм ээ шийдэгж өгдөггүй асуудал байна. Петро-Чайна дачин тамсаг байна тэр байгаль орчинтой холбоотой. За тэгээд яг энэ тэр оюу толгой 5 толгойг орхи тийм ээ тэр бол том улс төрийн асуудал бараг тийм улс төрийн асуудал учраас жишээ нь жоохон томдоод байх л да. Тэгээ энэ бүгдийг ингээ хараад байхад би юу бодож байна вэ гэхээр энэ бүгд бол бодит шалтгаантай. Органикаар гарч ирсэн тийм ээ. Жишээлбэл халзан бүрэгтэйг нэг хүн заа байц эсэргүүц идэ гэсэн юм байхгүй. Тэгэхээр яг нарийн үйл явцыг ажиглах юм бол энд сонин юм зүйл байгаа л да тийм. Жишээлбэл бид нар ингээд манай би өөрөө нөгөө төрийн бус байгууллагад ажилладаг. Тэгээд манай төлсөн авснаа нийтлэл гэж ивсэл энэ хавар арга хэмжээ хилцүүлэг зохион байгуулад халзан бүрэгтэй захирал цолмон гэж эмэгтэй тийм ээ урьж ингээ ярилцсан биднэрт бүх юмаа ингээ аюул сайхан ярьж өгсөн. Тэгээд энд бол ерөөсөө энэ тийм жам ёсны юм нэг зөрчил байгаа байхгүй юу? Энийг бид нэр үгүйсгэж болохгүй тийм. Өөрөөр хэлбэл бид нэр ховдынхныг тэр нутгийн иргэдийг ингээ сайхан ухуулад ойлгуулад ингээд асуудал шийдэгдэнэ гэж бид нар бодож болохгүй. Малчид одоо тийм ээ ингээд тооны машин бариад ч юм уу эсвэл дозметр бариад одоо тэдэн гарац тэдэн төгрөг мөрөг дэше тийм юм яахгүй. Малчид бол өмнөх амьдралаа харна тийм ээ. Тэр энэ бол яа харахгүй тийм одоо нүүдлийн тэр мал аж ахуйн тэр одоо уул уурхайн компанийн тийм ээ тэр газарт одоо олборлт явуулах энэ сонирхол зөрчилдөж байна. Энэ бол бодиттой зүйл. Бид нар Улаанбаатар хотод амьдардаг хүмүүс манай барилгын урд ингээд барилгын тэр бариад эхлэхэд ч юм уу зам тавиад эхлэхэд бид нар дургуйцдаг. Тэр манай өмч биш. Надад хамаагүй. Гэхдээ миний орчныг өөр болгож штэ. Тэрэн шиг малч тэр одоо хад би очицоогүй л дээ зүгээр ингээд зураг моргийг хараад байхад ихэд эргэн тойрон цулгуул байгаа юм л да. Гэхдээ тэд нар бол тэр малчин хүний сэтгэлгээгээр бол тэдний амьдрах орчин тийм ээ. Тэр одоо мал аж ахуйн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг юм орчин. Энэ бол бодиттой зөрчил. Тэгэхээр би эндээс одоо юу буруутгах вэ гэхэд би төрийг буруутгах. Төрийг буруутгах. Тэнд одоо ямар асуудал байгаа юм тийм ээ. Жишээл уран гэж байна. Энэ халзан бүрэгтэйг одоо нутгийн иргэд эсэргүүцэж байгааг голж нэг гол шалтгаан нь болохоор цацраг идэх гарч ирээд энэ тэндээс тийм ээ. Тэгэхээр энийг одоо ингээд ерөөсөө төр ингээд энийг нэг эцсийн байдлаар одоо ингээд шийдээ тийм ээ. Одоо чадахгүй байна. Одоо тэгээд тэр сая нөгөө 9 сарын 23-нд болсон халзан бүрэгтэй сонсголт өгдөг гэж шít. Манай төр нөгөө наадмаар бүхийхээ шээсийг шинжилж чадахгүй юу уран шинжлэх гэж төрд итгэл байхгүй байна. Гэтэл ингээд бүхэл бүтэн төр юм бол тийм ээ. Ингэж иргэдийг уул уурхайн компанитай зодолдуулж байхгүйгээр ийм асуудал үүсгэж байхгүйгээр аль хэдийн тэр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лаборатори энтрээ байгуулгаад тэр төсөв мөнгө энтрийг хараад ахарна ганц 2 жипний л асуудал юм байна шүү дээ. Манай төр одоо жилд хэдэн 10 хэдэн 100 жип хөдөлж авч шүү дээ. Тэгэхээр энийг ерөөсөө шийдэж чадахгүй байгаа учраас эцсийн дүндээ эн чинь төр энэ ажлаа хийхгүйгээс болж тийм ээ. Тэгээ магадгүй ямар шийдэл гарахыг би мэдэхгүй. Магадгүй тэр халзан бүрэгтэйг үнэхээр одоо тэр малчтын хэлсэн юу энэ тэр нь үнэн болоод зогсож болно магадгүй тийм. Тэгэхээр юм амьдрал гэдэг чинь ингээд наанцай цаантай байх хэрэгтэй шүү дээ. Тэгээд энэнийг бид нэр ингээд хэтэрхий загварт оруулчаад ингээд сайхан нөгөө баргалд iPhone утас үйлдвэрлэх гэсэн чинь манай халзан бүрэгтэй ховор элемент дутаад тэгээд бид нэр одоо ингээд олборлохоос аргагүй болж байна гэдэг шиг. Гэтэл энэний цаана айгүй нарийн асуудлууд байгаа. Тэгэхээр бид нар нөгөө нийгэмд ийм
одоо тийм ээ ингэж яриа одоо хоорондоо ярилцаж төрн бүгд л өөрийнхөө үүргийг биелүүлэх ёстой тийм. Энэ дээр бид нар маш бусад сая миний хэлсэн тэр жишээнүүд дээр ч гэсэн төр энэ ажиллаа хийхгүй тийм ээ ийм энгийн асуудлуудыг шийдэж чадахгүй энгийн үгээр бол амардан түлхэлшрэх итгэл байхгүй байна бид нар тийм. Одоо ингээд бид нар одоо ингээд хулгайж авилгаж идсэн уусан нүүрсний хэрэг гэж энэ бүх хэргийг үйлдсэн төрд бид нар итгэхэд айгүй хэцүү байгаа байхгүй тийм. Тэгэхээр нөгөө саяын тэр шинжлэх ухаанаараа одоо ятгахтаа тэр лаборатори энэ тэр өмнө болгоод ятгахтаа бүхийхээ шасиг ямар ч асуудалгүй шинжилдэг болоод тэгээд энэ одоо нөгөө халзан бүрхтэй урааныг яг хилээд тийм ээ итгэл төрүүлээд ийм юм манай дутаад байна гэж би хэлмээр байгаа юм. Тэгэхээр ингээ явахлаар эн чинь нөгөө зөвхөн хэл мэдээлэл асуудал биш болчихж шүү дээ. Улс төрийн асуудал руу холбогдоод тий. За яагаад ингээ шийдвэр гаргачаад шийдвэрийнхээ биелэлтийг хангуулахгүй юм бэ тий. Нөгөө хуулийн дагуулаар савуулах боломжийг олохгүй байна гэж бодож байна. Яг хоо ахын хэлж байгаа үндсэн өнцөг нь олон нийтэд зөвөр ойлгуулаач гэж өнцөг байгаа шүү дээ. Төрийн гараар орсон дамжсан юм ер нь үр дүнтэй байдаг. Одоо тэгэхээр ухаандаа халзан бүрэгтэй одоо юу гэдгийг хариуцж байгаа нь хийн тийм ээ. Одоо сахал эрдэнэлэг юм уу хин юм тийм үү. Нэг нь одоо нэг хин нэгэн байгаа шүү дээ. Нэг компани байгаа да. Тэр PR тал дээр магадгүй илүү хариуцлагатай ажиллах ёстой болоо гэдэг юм байна. Тэгээд энэ угаасаа үйл ажиллагаанаас хэд дахин бага тим нөлөөтэй байгаа гэж харж байгаа. Одоо хэдүүлээ зөвхөн юун дээр авъя л да тий. Energy resource дээр ингээл авъя л да тий. Юун дээр нутгийн иргэд одоо жишээ нь тэд нар бол ундны усаа бол хоёр өөр их үсэр байсан авч байгаа. Тэгэнгүүтээ одоо бүр гүнээс тийм ундны биш тийм ээ хэрэглээний усаа чи бүр их гүний уснаас ингээд аваа. За тэгээ ус цэвэршүүлэх байгууллагч өөрсдөө цахилгаан станцтай 18 мегаватт тох шүү. Тэгээ ингээд нутгийн ард иргэдэд ингээд үр өгөөжтэй байгаа шүү. Нэг байр сав, усны хэрэглээ, тог дулаан гэдэг тийм ээ. Тэгэхээр хэрвээ хувийн хвшилд өгөөд хувийн хвшил нь үйл ажиллагаагаа явуулаад ингэх юм бол орон нутгийн иргэдэд бас давуу талтай байдгийн жишээ юм болов уу гэж зүгээр харддаг. Харин PR тэр маркетинг тэр PR талаасаа одоо ухаандаа энийг дийлэхгүй байна л да. Жишээ нь ховдоос гарсан гишүүн хүртэл ингээд тэр iPhone үйлдвэрлэж байгаа заавал ягаа манай хуран үйлдвэрлэх ёстой юм ба гэж яриад байжлаа би одоо бас эмхтэн үнийг нэр усаар нь дуудаад яах вэ. Гэхдээ эн чинь өөрөө ингээд улам юм эсэргүүцлийг өөгшүүлээд байгаа хэлбэр юм болоо гэж одоо улс төрөө дийлэхгүй гэдэг чинь тэгэл дараагийнхаа нутгийнхаа иргэдийн одоо нөгөө соён гэгэрүүлэхийн оронд одоо ивэл бууж өгөөд илүү одоо улс төрийн хувьд амар замыг сонгоод байгаа байдал нь харамсалтай санагдаад байгаа юм. Тэгэхээр тэр утгаараа зүгээр олон нийтэд ойлгуулах тэр кампайныг бол илүү хувийн хвшил маань илүү гардаж авч хийж өөрсдөө үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх гэж байгаа юм бол одоо хондоо хятад жишээ нь газрын ховор дээр Америк дээр ингээд 100% юу тавьчих санкц тавьчих байгаа байхгүй тий. Бүр 100% татвар тариф нэмчихэж байгаа байхгүй. Тэнгүүд манайх энэ дээр айгүй уран тоглолт хийж болохоор харагдаж байгаа. Одоо энэ чинь Орос Украины дайн дээрч тэр Хятад Америкийн эдийн засгийн дайн дээрч тэр тийм учраас энэ бол том зурглалаар харах юм бол орон нутгийн мэдээж эсэргүүцэл байгааг ойлгож байна бэлчээрийн яаж явах вэ. Гэхдээ эн чинь эдл өөр ашигын тооцоогоо бодоод энэ дээр илүү соён гэгэрүүлэх тал дээрээс илүү зүг байх юм болов. Анхнаас улс төрөө даахгүй гэжсэн бол өвдөж гэсэн хөдөлгөөл байсан шүү дээ тийм ээ. Тэгээ бүр 50% аавн гээл даналцж исэн гişүүд хүртэл тухайн үед байжсэн шүү дээ. Тэгэхээр тэр тал дээр илүү анхаарал хандуулах хэрэгтэй болов уу гэж байна. Тэгэхээр санийас ингээ хятадын тавьж байгаа санкц дээр биднэрт боломж орж иж ингэж шүү дээ. Тэгээ энийг бас өөр байдлаар өөр орнууд ингээд ашиглацлаа шүү дээ. Япон, за Узбекистан, Австрал гэдэг ч юм уу тий нүдэн дээр бүр ингээд зураал явчлаа шүү дээ. Тэн дээр бүр ингээд нөгөө хүн чинь бас атаархт юм билээ шүү дээ. Одоо яг ингээд за манай улс яагаад тий ингээ боломж нь байгаад гэдэг нөөц нь байгаад гэдэг. Гэтэл бид нар одоо нөгөө 20 хэдэн жил яг 1-2 л асуудлаар за хэдэн толгойн асуудал тий оюутлогоо 5 толгой за дахиад одоо ингээд талцсан мөрөгдөө гэдэг нэг юм шин дүр орж ирж гин. За орооно бол одоо бас 20 хэдэн жилийн дараа нэг хөтлөх гээд одоо сайн нэг гэрээгээ зурчлаа тий. Тэгэхээр бид нар бас энийг ингээд зохицуулж үзэх гээд за урд нь бол бид нарт одоо юм иргэний нийгмийн оролцоо хяналт гэдэг зүйл бас байгаагүй шүү дээ тий. Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачлаг гэж гарч ирээд одоо баг 17-8 жил тий. За 3 талаар асуудлыг яриа энд иргэний нийгэм байх хэвээр компани байх хэвээр
төрн байх ёстой гэдэг ингээд бас санаачлаг гараад явж байгаа. Ил тод байдлын асуудал яригддаг болсон. Саяны таны ярьж байгаа олон улсын нөө төлсөн авснаа нийтлэл гэдэг одоо энэ юуны нэмийн хэлбэр загварчсан орж ирсэн шүү дээ. Тэгээд байхад өнөөдөр бас бид нар яг ил тод байж чадсан уу? Сая бас ингээл төр үр ашигтай биш байна гэл ингээл ярьж штэ. Гэтэл тэр үр ашиггүй талаар бид нар бас мэдээлэл байсан. Одоо энийг бид нар ингээд нөгөө хинээс нэгтгэг вэ гэхэлэр нэгтгэх субъект нь зөвхөн хэдэн компаниудаас л нэхэдэг. Ялангуяа хувийнхнаас илүү их нэхэдэг штэ тий. А гэтэл хамгийн их өмчийг эзэмшиж байгаа. За бараг төсөвтэй дүүцгүүц давсан одоо их одоо хэмжээний өмч төвлөрүүлсэн төр маань өөрөө ил тод байж чадсан уу? Тэгээ энэ дээр бас хэвлэл мэдээллийн байгууллага за зөвхөн ингээд нөгөө компанид бид нар бас юмыг ингээд за зөвхөн та нар соёнгийн ерөөлгээд идэг тий. А гэтэл энэ тал дээр бид нар бас яг ингээд дуу хоолой гаргаад нөгөө бид нар ч бас эргээ харах юм бол татвар бүрдүүлэгч, төсөв бүрдүүлэгч иргэд ч гэсэн тий. Тэгэхээр энэ дээр бас ямар байр суурьтай вэ? Тэгээ надад соён гэгэрүүлэх гэдэг үг таалагддаг үл дээ. Яг энэ асуудал дээр тийм ээ. Ягаад гэвэл тэр олон нийт ч гэдэг юм уу эсэргүүцээд байгаа хүмүүс ойлгохгүй байгаа учраас ингээд соён гэгэрүүлнэ гэсэн утга явж байгаа үз. Асуудал тийм биш ээ тийм ээ. Одоо захын сумын иргэн хүртэл гарууд фэйсбүүкээр нэгээл гаруутсаа нэгээл мэдээлэл авчна. Асуудал огт энд биш. Би одоо юу анзаарсан бэ гэвэл энэ 9 сараас юм 10 сараас юм манайд энэ уулуурхайн маш том сурталчилгааны компани эхэлж байгаа шүү байна. Маш олон ийм пэйжүүд нэгдсэн байна. Янз бүрийн одоо инфлюенсерүүд подкастаар ингэж уулуурхайг ярьж эхэлсэн байна. Тэр юу Централ телевизээр биднээс битгий асуу монголчуудаас асуу гэдэг бүхэл бүтэн улсын их хурлын гишүүн оролцсон шоу нэвтрүүлэг болсон байна тийм ээ. Тэгээд энэ энтер бол надад бол айгүй тийм өрөөсгөл санагдчих тийм ээ. Уул уурхай гоё юм даа. Бид бүгдээрээ хүлээн зөвшөөрч байна тийм ээ. Уул уурхайгаар бид нар амьдарч байна гэдгийг би түрүүн хэлсэн. Тэгээд уул уурхайг хүмүүс нэг тийм тэр тоомоог нь мэдэхгүй байгаадаа зээжлэхгүй байгаадаа ч ерөөсөө миний хэлэх гэсэн санаа бол нийгэмд юм яриа хөөрөө өрнөхгүй байна. Яриа хөөрөө өрнөхгүй байна. Одоо тэр нөгөө Монгол биднээс битгий асуу гэдэг нэвтрүүлэг дээр тэгээд нэг тийм зүгээр л уул уурхай мундаг гээл тэгээд жоохон маазраал ингээл одоо ингээл монголчуудын хамгийн хийдэг ажил нь хов бацх мацх энэ төр гээл зүгээр нэг тийм зугаа болгоод гэтэл эн чинь үүний хажуугаар маш тийм ноцтой явах чухал юмнууд болж шít 9 сарын 23-нд Тавзан бүрэгтэй сонсгол яваад сая сонсголын дүнг төр хоёр улсын хурлын хоёр байнгын хороо хилцээд өргөжлүүлэх хэрэгтэй гэж шийдвэр гаргажээ. Манай хэвлэл мэдээлэл хаа байхгүй. Ийм чухал үйл явдал болж байхад тийм ээ тэр аль нэг талд нь орох хэрэггүй шүү дээ. Эннийг одоо очоод нутгийн иргэдээс асуугаал юугаас асуугаал ингээд айгүй том юм хэвлэл мэдээллийн юм нийгэмд гой хилцүүлэг өрнөх ёстой байхгүй үнэн мөн хайх тийм ээ. Гэтэл байхгүй юу болсон бэ гэхээр нөгөө тэнд 3 телевизийг л аваацсан гэж бол нэг нь үндэсний телевиз өшөөний 2 телевиз дагаад явсан тэнд ингээд халзан бүрэгтэйг яах шийдвэр гарлаа гэд ховдоос ярьж байгаа байхгүй. Би энийг хэвлэл мэдээллийг маш шүүмжлээд байгаа байхгүй. Ер нь ингээд манайх энэ уул уурхайн асуудлаар одоо PR гэдэг юм уу олон нийтийн санаа бодлыг өөрчлөхөөр нэг тийм уул уурхай та нар одоо бид уул уурхайгаар амьдарч байна гэдэг л энгийн ийм мессежтэй л сурчлагаа яваад байдаг. Тэгэхээр энэ бол бид нар ойлгохгүй эсэргүүцэж байгаа биш байхгүй юу. Энд чинь яг тэр энэ бүх зөрчил чинь тодорхой төсөл хөтөлбөр газар орон нутаг хүн зонтой холбоотой тийм ээ. Жишээлбэл одоо урааны асуудал байна. Уран чинь одоо маш их сурчлагаа явсан тийм ээ. Энэ бол зүгээр нэг тийм уулуурхайн гэхээсээ илүү тийм геополитик давам гайсан төсөл тийм ээ. Энэний тухай эдийн засгийн үр ашиг машигын тухай одоо би зүгээр төрийн бус байгууллагад ажилладаг ямар нэг хэмжээр сонирхож байсан ярмаар их байна тийм. Гайхалтай тийм ичтэй төсөл биш. Гэхдээ геополитикийн хувьд бол чухал ач холбогдолтой би улс орныхоо эрх ашиг ойлгож байна. Тэгээд одоо ингээд маш их сурчлагаа явсан. Сүүлийн 2-3 жил уран хоргоо тур гэдэг ерөөсөө тийм. Одоо янз бүрийн нэвтрүүлэг аялал маялал Франц, Казахстан, Казахстан подкаст ерөөсөө кино баримт кино энд оролцоогүй манай хэвлэл мэдээлэл их юм байхгүй. Гэхдээ хүмүүс эсэргүүцээр л байна. Ойлгохгүй байна тийм. Ойлгохгүй байна. Уран хортой юу хортой. Гэхдээ урааны хоргүй ашиглаж болох уу? Болно тийм. Тэгэхээр энд яг миний түрүүний хэлдэг халзан бүрэгтэйтэй холбоотой ийм итгэл төрүүлэхтэй ийм үйл ажиллагааг хөндлөнгөөс хийхгүй байна тийм. Ямар ч нийгэмд энэ ураантай холбоотой яриа одоо хаяа нэг ингээд маш одоо малчид Улаанбаатарт ирээд ингээд хэвлэлийн баг хуралд хийгээд баг зодон зохион болсны дараа үндэсний телевиз рүү дайрж орох шахам болж хаяа нэг хэдэн жил нэг удаа юм болдог. Энд чинь хэвлэл мэдээллийн ердийн хийх ёстой ажил нь байхгүй юу тийм ээ. Ингээд одоо янз бүрийн талуудыг суулгаад зөвхөн ингээд нэг талын сэтгүүлчдийг ингээд маш их одоо муугаар ярих юм бол худалдаж аваад сайнаар авах юм бол сайнаар ярих юм бол одоо гэрээ хилцээр байгуулад хаалтын гэрээ байгуулад энэ өрөөсгөл сүлдө залхааж байгаа байхгүй юу. Би тэгээ сүлдө ингэж боддгийг. Бараг энэ
Арана уран гэдэг тийм сууг байгуулчуул яасан гэдэг тэргээр тэр юм аа ярьж байгаа. Одоо тэр ТV 9 хүмүүс одоо ерөөсөө тэгэл энэ 7 8 9 дугаар пик дүүрэн. Энд чинь үр дүнд хүрэхгүй байна тийм үр дүнд хүрэхгүй байна. Тийм учраас хүмүүст хүндэтгэлтэй хандах хэрэгтэй тийм ээ. Юм ойлгохгүй байх юм шиг тэр ямар дэцэн юу секунд мекунтиг бол хүн цээжлэх албагүй. Нийгэмж ерөөсөө яриа хөөрөө өрнөхгүй байна. Сүүлдээ бүр яриа хөөрөө өрнөхөө болчихлоо. Ерөөсөө огт юм байхгүй болцсон тийм ээ. Тэгэхээр энд бол миний санааг бол маш их зовоож जैन. Тэгээ хүмүүс жоохон байжгаад энэ асуудал нь дахиад гараад ирдэг. Тэгээ шийдэгдээгүй, яриагүй, хангалттай яриагүй тийм ээ. Тэгэхээр энд бол нэлээд бид нэр энэ одоо манай уул уурхайн компаниуд ч юм уу, манай төр ч юм уу ингэж уул уурхайг сурталчлахтаа олон нийтэд ойлгуулахын тулд арга барилаа нэлээд өөрчлөх хэрэгтэй болсон юм болов уу гэж надад бодогдоод байгаа. Амарчингийн хувьд Тэ хэлж байгаа юм л дээ. Энэ за 1000 зүг байсан шитний талыг сурталчлаад байв. залхаж байгаа гэдэг шүү дээ. Дургу хүргэн штэ угаасаа тэртээ тэргүү тийм ээ. Тэр хилцүүлэг явах ёстой нь бол үнэн бах. Амьд хилцүүлэг тийм яг аль нь үнэн. Нэрнгээсээ одоо эн чин бүр ингээл бид нар геополитик нэрнгээс л нутгийн ард иргэдээс үгийн сонсох ёстой шүү дээ. Мэдээж нөгөө талаараа зүгээр тэр одоо олон нийтэд хүргэх ч юм уу соён гэрүүлэх гээд байгаа юм. Тэртээ тэргүй нэг байгалийн харамч зан хөдөлнөөтэй хин ингээд ер нь уулуурхай хилцүүлэг дээр ягаад дэлхийд дахна ингэж юм гэхээр тэгэхээр зүгээр нэг юм учиртаамаа гэд гэхдээ учиртаа гэдгийг тайлбарлахдаа нөгөө нарийн тоомоогоос илүү яг л ингүүл ашигтай ингүүл ашиггүй гэдгийг ингээд яачихгүй одоо би ч гэсэн анх оюутлахын төсөл ингээд яаж яхад оюутан байсан бас нэг сонирхол яг хин зөв яриад байгаа хин буруу яриад байгаа мэддэггүй байсан байхгүй. Тэгэхээр бол тэр мэтгэлцэн тэр юу талаасаа бол явах нь зүг баха. Зүгээр сошиал медиагийн нэг онцлог баг шүү байна. Одоо англи хэлэнд бол polarizing гэдэг. Хит ингээд нэг туйлт болгочоод байна. Өөрөө одоо хонда Facebook ч вэ, Instagram, YouTube бид нар ч нөө нэг юм үзчихээр за ингээд уулуурхаа боруу гэж бодъё тий. За энэ ер нь бол ухах нь боруу бид нар сайхан маллаад амир. За нэг ийм үзчлээ гингүүд алгоритм нь дандаа тэгээ гараад тий. Тэгэхээр зөв гэдэг юм бол бас 100 зөв байгаа тий. Дагж байгаа хүмүүс Twitter чинь бүгд тийм болчиход байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр би бол чадхаараа платформ ашиглаад тэгдгээ ийм яг олон талт энэ функцүүдийг ингээд платформуудыг дагчгаа. За тэгээд сайн муу нийлж сав дүүрнэ гэдэг шиг тэр нь өөрөө нэг бодлын нэг соён гэрүүлтийн хэлбэр юм шиг. Та зөвхөн ингээл вакцин муу гэж гэх юм бол вакцин эсэргүүцэгчдийн групп ингээл өөрөө ирэхгүй гарч ирээл ингэдэг байхгүй. Одоо юу ч байдгийг одоо өөр тэртээ тэргүү сая хэллээ. Тэртээ тэргүү захын одоо тий малчинч байна уу, хинч байна уу би сонгон дээр дэвшээ явж байхад ингээд одоо ингээд манай гэрэлд амьдардаг улсууд маань сошиал хэрэглээ илүү одоо яг байшин амьдардаг хүмүүсээс илүү байгаа байхгүй идэвхтэй. Ерөөсөө тэдрийг одоо тэр аюуг бол басч масах тийм юу буруу дутуу зөрүү үнэлэх юм байхгүй байхгүй. Бүгд харж байгаа. Харин юу харах ёстой юм. Хүн өөрөө дүгнэлтэй. Гэхдээ энийг өөрөө ингээд нэг хит нэг тал руугаа биш олон талт субъектыг л дагаасаа гэж хүсдэг. Тэгээд хувь хүн саруул ухаанд Монгол хүн өөрөө дүгнэлтэй хийн штэ тэр. Тий. Тэгэхээр яг нөгөө бид нар нөгөө амьд хилцэл үнэхээр байхгүй болцсон. Одоо ямар сандаа бид нэр өөрсдөө ассоциац юм хийгээ сууж штэ. Энэ аль олон талын байр суурийг гаргах гээд тэгэхгүй бол одоо яг ингээд нөгөө сошиал дээр сүүлийн хэдэн жил бид нар ингээд харж байхад яг төлбөртөө тэгэл энэ талаас ингээ яг нэг мэдээлэл ингээл давтан үргээл энэ талаас нь дахиад нэг хариу төлбөртэй явал тий. Тэр дунд нь нөгөө уулуурхаан ингээд хилмигдэж орж ирээл тэгэл баахан нөгөө өнгөрсөнд болсон одоо саяны амаржингийн хэлдгээр тэр үед ингээ зарим нь үнэхээр анзаараагүй анхаараагүй мэдээгүй эсвэл залуу байсан хүмүүс одоо ингээл нэрэж оюутлаханд гисэн болоо 5-7 гисэн болоо гэл ингээ сууж байгаа байхгүй. Тэгтэл эргээ харахаар нөгөөх нь маш олон хуулийн процесс яваа тэнд ингээд бүх юмнууд ингээд нөгөө history байж идэг тий. Тэр нөгөө дунд нь одоо яг ийм бодит мэдээлэл өгөх одоо юм сууг байхгүй болсон. Энэ дээр яг хэвлэл мэдээллийг шүмжлэх юм нөгөө анализ хийх, дүгнэх те харьцуулах, тэгээд эргээд тэрийгээ бас нөгөө delivery хийх те бусдад одоо хүргэх тал дээрээс одоо айгүй сул болцсон юм болоо зөвхөн л нөгөө төлбөртөө одоо ажлууд дээр илүү фокуслоод идэв болцсон юм болоо гэж ингэж харагдаад байна. Хэвлэл мэдээллийнхэнд бас амаржин дэмжих байх тийм ээ. Санаа өгмөр байна л да. Жишээлбэл би сая 11 дугаар сарын 15 цагийн хүртээр ийм үдэ үзлээ те. Нөгөө орхон анги хэрлэн тоонт төслийн тезүү батлагдлаа гэж. Энэ бол маш том үйл явдал шүү дээ.
Маш том үйл явдал тий. Ер нь Монголын өмнгийн говийн уул уурхайг ер нь манай уул уурхайг ер нь сааруулах зүйл бол иргэдийн эсэргүүцэл биш ус шүү. Ус маш чухал тийм ээ. Ус. За тэгэхээр гэтэл тэнд нэг жижигхэн мэдээ явж байгаа байхгүй. Тэр нь тэнд нь болохоор нөгөө Өмнөговь аймгаас сонгогдсон нөгөө хоёр гишүүн, нэг нь Дорноговоос сонгогдсон хоёр гишүүн яриад тэр хоёр гишүүн л ингээд энэ тухай одоо ингээд тэр голын усыг нөгөө урагш нь урсгаад ингээд уул уурхайн бүс рүү авчих сайхан нөхцөл бүрдлээ энэ төргээд бас нэг хэрэндээ сурчлагаа хийж байгаа байхгүй. Ийм чухал үйл явдал болж байхад манай хэвлэл мэдээлэл тагчиг. Ямар ч үедээ бидний ярьж байгаа тийм нэг олон талтай хилцүүлэг энэ төр байхгүй. Чин амар том үйл явдал байхгүй тийм ээ. Би амар гэдэг үг хэлье. Тэгэхээр тэр сэд дорж гишүүн тэгж ярьж байгаа юм л да. Энэ бол ингээд маш чухлаа. Энэ хэрлэн голын усны 3% нь урагш нь ингээд авчрахад л тэгээд Өмнөговь аймгийн олон уурхайнуудын усны асуудал шийдэгдэн гэж магадгүй. Гэхдээ надад айгүй харамсалтай санагдсан. Энийг хин ч ярихгүй, ямар ч одоо ницаат юм уу, нотлогоо юм уу, дэмжлэг байхгүй, бүрэн хаалттай. Тэгэхээр энэ бол юу гэсэнгүй дараачийн зөрчил тэмцлийн бид нар иргэд одоо уул уурхайг эсэргүүцээд байна гэдэг ярих дараачийн үйл явцын эхлэлийг тавьж байгаа байхгүй. Төсөөлдөө үнэхээр 3% авчраад ингээд хэрлэн голын усын 3% авчраад уян толгойд авчраад өмнгийн говьд авчраад уул уурхайн усны асуудлыг шийдэж байгаа бол үнэхээр сайхан байна. Гэхдээ энэ бол маш эргэлзээтэй. Ингээд ерөөсөө сүүлийн үед юу явж байна вэ гэхээр энэ хоёр орхон хэрлэн голын усыг урагш нь урсгах гэдэг маш том юм одоо ер нь хэрэгцээтэй болчлаад усны хэрэгцээ болсон. Тэгээ энэ чинь бид нэр одоо маш сайн үндэслэх хэрэгтэй. Энийний чинь юу яах хэрэгтэй? Одоо тооцоо судалгааг нийт тод болох хэрэгтэй. Мэтгэлцэх хэрэгтэй тийм үү? Маш их цаг алдаад байхгүй. Тэгж яснаа гинтхэн тэзүү батлагдчихлаа гэж байгаа. Энэ бол маш ноцтой. Жишээлбэл одоо би тэгээ сүүлдээ ягаад энэ чинь бас хүмүүс эсэргүүцдэг хүмүүс байсан. Эсэргүүцдэг гэж хэлж байгаа хүмүүс нь энд эргэлздэг хүмүүс байсан. Энэ бол нормалны зүйл тийм ээ. Энэ голын усыг ингээд орхон голын усыг, хэрлэн голын усыг урагшны ачаар усан багсчихгүй үз энэ төргээд хятадууд юу гэх үү, орсууд юу гэх үү энэ төргээд энэ бол хэвийн үйл явц. Ийм үйл явц өрнүүлэхгүйгээр буцагдсан байхгүй. Ингээд юурээс голуудаа 2 хуваагаад жишээлбэл зарим нь эх оронч гол, зарим нь эх оронч биш гол гэдэг л дээ. Тэгээд одоо голуудаа хараагаад ашиг сүлдээ Батэрдэн аваргыг хараагаад байх шиг тийм ээ. Батэрдэн аварга яг жоохон өв хавгүй ч юм уу. Ингээд эн чинь манай энэ юу хинтэн нурууны ингээд энэ усыг ишин болж байгаа мө гэтсэн байхгүй юу. Тэгээд Батэрдэн аваргыг бол амтан болгосон шүү дээ. Ерөөсөө ингээд хөгжил дэвсний эсрэг энэ гээл тийм ээ. Чин хэвэн ийм яриа хэлцээ өрнөх ёстой байхгүй юу. Гэтэл энийг өрнүүлэхгүйгээр тэгээд одоо гинтхэн тэзүү баталсан. Энтэй холбоотой маш их эсэргүүцэл гарна тий. Зүгээр тэр урсахгүй гэсэндээ биш. Тооцоо судалгаа нь хаа байна тийм ээ. Энэ үнэхээр тийм юм уу? Одоо чинь хэлийн ус тийм ээ. Хятадууд энэ дээр юу хэлхийн, эсвэл орсууд юу хэлхийн ингээд зөндөө олон асуудал гарч ирээд нийгэмд нөгөө энэ мэдээлэл нь харилцан солилцож хоорондоо ингэж одоо гүлгэр болж тийм ээ. Ингээд өглөөргаараа орж ингэж нийгэм зөрчилдсэл бий болох ёстой байтал гинтхэн тэзүү баталсан гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нөгөө манай хэвлэл мэдээллийнхний энэ ажлын арга барил өнөөдрийн ярьж байгаа сэдэн маань болохгүй байна гэдгийг л би дахиад хэлмээр байна. Энэ дээр бас мэдээллийн чанартай хэлэхэд бид нар хавар яг Mining Wiki үеэр өмнө одоо маркетинг ажиллагээд Mining Focus, Mining Pulse, Connection гэдэг ийм 3 брэнд гаргасан. Тэгээ Connection Focus нь бол яг одоо асуудал дээр фокуслж ярья гэх таны хэлдгээр одоо бид нараас тэр панел хэлцүүлгээ нэгтлээсээ хамтарч эхлүүлэх гэж байгаа. Энэ дээр бас яг ийм одоо амьд хэлцүүлгүүд бас өрнөд явах болоо гэж харж байгаа. За Pulse нь бол яг ингээд цаг үеийн асуудлаар яриад явъя. Connection бол илүү ханган нийлүүлэлт юм боломжийн талаар. За ялангуяа одоо бид нар зөв боддоор л харъя. Сүүлийн 20 гаруй жил цоошин төсөл гэж бараг хөдөлсөнгөө тий. Нэг цөөн хэд маань явж гин. За гаднаад зах зээл дээрх үн өснөөс л холбоотой орлого жоохон нэмэгдснээс биш. Бид нар яг нөгөө боддоор энэ салбар бол одоо тэлсэн юм ерөөсөй байхгүй. Илүү одоо нөгөө хумигдах, багасах тэр тал руу ороод байна шүү дээ. Тэгвэл яаж энэ эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх вэ гэдэг дээр нөгөө ханган нийлүүлэлтийн боломжууд. Ялангуяа нөгөө одоо хариуцлагатай уул уурхай гэдэг маань бидний нөгөө нөхөн сэргээлт байгаль орчны асуудал биш юм аа. Энэ дотор нөгөө авилгал хийх хулжин байхгүй байх хэвээр ханган нийлүүлэлт худалдаа авалтаар эдийн засгийн дам үр өгөөжийг бий болгож явах хэвээр хүний нөөцийн бодлого зөв байх хэвээр гэдэг маш олон комплекс асуудал байдаг. Тэгэхээр тэн дээрээ бид нар ер нь ингэж төвлөрдгөө юм байна. За хэдийгээр яг одоо компани болгол нэг ISO-тай тий за ESG стандартыг хэрэгжүүлж ийн л гэж яриад байгаа боловч үр дүн тийм биш байна гэдгийг бид нар сайн харж байна шүү дээ. Маш олон
авилгалын асуудлууд худалдаа авалт ханган нийлүүлэлтээр явагддаг. Тэгэхээр бид нар бас яг энэ Mining Week-ийг Mine Pro гэдэг одоо хуучин бас манайх Mine Tech гэж хийжсэн экспоороо буцаж өргөжүүлсэн санаа нь юу вэ гэхээр худалдаа авалт ханган нийлүүлэлтийн бодлогоо зөв болгочих, ил тод болгочих. Тэндээсээ эхлээд тэр тухайн одоо үйл ажиллагаа болж орон нутгтаа өгөөжийг үлдээчих. А дараа нь болохгүй бол үндэсний компаниудаа тэд нар хийж чадахгүй бол үндэсний компаниудаа дэмжиж. Тэгээ байхгүй бол за одоо тэр том дамп экскаватор бол худалдаж хоосор сонголтгүй те. Тэгэхээр ийм бодлогоор бас бид нар ядаж энэ өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр ингээд ажиллах ёстоймоо гэж ингэж хараад байна. Тэгэд энэ дээр бас яг одоо би амарчин бас ярианаас нь тэгж ойлгосон. Манай салбарт ханган нийлүүлэлтийн одоо компанид бас одоо бизнес эрхэлдэг болсон гэж ойлгосон. Тэгэхээр яг энэ орон зайд ер нь та хэдэд маань ямар боломж байна? Тулгарч байгаа хүндрэлүүд нь юу байна? Энэ маань одоо бизнесийн хувьд бол нөгөө бидний эдийн засгт оруулж байгаа дам өргөөжийг улам нэмэгдүүлэх нэг боломж шүү дээ, тий. Нөгөө бүрдорч гişүү ярьж ирсэн л та. Нөгөө юуны Эрдэнэс 5 тэр чинь нөгөө бас юуны нөөц боловсруулах үйлдвэр 7.80-аар гээл батлал тэгэл 30 тонн гэжсэн чи чүү айл нэг 10 тонныг л боловсруулалт юм байна. Нөгөө худалдаа авахлтын даргыг ярьж ирсэн. Тэр бол жинхэнэ уулгаач гэж байгаа ингээд нөгөө тий. Гişүүд сайд нарыг үзэгчгүй тоохгүй гэдэг. Тэгэд эн чинь өөрөө нөө процессын алдаа бас явагдаад байна шүү дээ, тийм ээ. Одоо тий миний хувьд ч тэр одоо найз хөтөөгөө нийлээд ингээд бид нар чинь нөгөө юун дээр төмөр одоо яг Монголдо үйлдвэрлээд ингээд юм зүгээр туслан гүйцэтгэж компани бохгүй. Merman ингээд. За хувьдаа бол нэг амар тийм юу нэг зовлон тоожох юм бол байхгүй зүгээр. Ер нь би яг энэ том төвшөнд л ингээд харж байгаа. Сая бид нар ингээд офтек гэрэмэрээ ингээд баах юмнууд ингээд ил болоод тэгж яхад за яг сая нөө сүүл ерөнхий сайд ил болсон гэрэн дээр бол офтек байгаагүй мэлээ. Жирийн худалдаа авалт гэдэг. Гэтэ тэр чинь цаана яг ямар процесс болж байгааг гэдэг чинь амар нооттой хэрэгцээтэй асуудал байгаа байхгүй. Тэгэхээр та өөрөө хэллээ л дээ. Яг л тэр худалдаа авах төвшөндөө тэр процессыг яг нэгдүгürt ил тод тийм ээ. Хоёрдугаар тэр сайжруулад одоо Эрдэнэт үйлдвэр дээр бол юу яж илээ. Химэл оюуханаар хийж ах шиг тийм хүн сонгон шалгаруулахгүй гэдэг. Тий. Тэгэхээр мэдээж нөгөө эхлээд бол мэдээж асуудлууд гарна. Ягаад гэвэл зарим юунуудыг механикаар хийж илээ. Зүгээр нөгөө тохиргоог нь. Тэгэхээр ахаал нөгөө хүний нөлөө орж магадгүй. Гэхдээ бид нар хангалттай дататай болчих юм бол тэрийг бол AI-аар явуулчихаар арга байхгүй. Ер нь бол тендерийн процессыг бол тех ёстой гэж бодоод байгаа. Монгол улсад чинь жилд 20 мянган тендер ингээд бүх ингээд салбарт ингээд явж идэг. Тэгэхээр энийг бол зүгээр би ч гэсэн их олон жил ярьж байгаа. Технологийн нөлөөл их багтсан хүний нөлөө бага шүү дээ. Тэгэхээр энэ процессыг нэгдүгээрт ингэж хийж. Хоёрдугаар тэр нээлттэй байдал гэдэг. Одоо Японд бол худалдаа авах тэр тендерийн процесс чинь ингээд юм одоо зам дээр гэхэд ингээд гурван өөр төрлийнх байгаа байхгүй чинь яаж ч утсан 100 км зам барих гэж байгаа компани 1 км зам барих гэж байгаа компанитай өрсөлдөхийн арга байхгүй. Эсрэгээр тийм. Тэгэхээр яг энэ дээр би нөгөө одоо бид нар олон жил ярьж ESG, ISO гэл те эдгээр маань ингээд нэг юм бэлэг тэмдэг одоо нэг одон медаль шиг яваад байгаа байхгүй юу. Ингээд нэг хүнд үзүүлэх нэг сертификат гэж хараад байдаг. Эн чинь бүр нөгөө дадал болох хэрэгтэй ш. Бид нар аюулгүй ажиллагааг чухалчлаад машин суугаад нэг автоматар ингээд нэг бүсэлдэг штэ. Тэрэн шиг бүр ингээд нөгөө дадал зуршил болоод тэгээд тэр нь хэрэгжээд яг үр дүн дээр одоо аливаа компани дээр тэр авилгаламж вэ нөө те хэл хул гэдэг одоо ийм зүйл дээр албан тушаалтан одоо юу яах юм бол оролцох юм бол одоо шийтгэл нь ч тодорхой тийм ингээд засаа сайжруулад явдаг систем ч өөрөө тэгж ажилладаг. Тэгэхээр бас энэ систем нэвтэрсэн гэж бид нар аягүй олон зарлал байдаг боловч яг хангалттай нэвтрээг байна гэдэг нь харагдаадсан. Тэгэхээр энийг ингээ ярихлаар нөгөө за оюутлогоо аягүй сайн ханган нийлүүлэлтийн бодлогоор нэлээд сайн үлгэр жишээ тийм ил тод зарлаад байдаг. Тийм яг бодит нөгөө ажлын байр бий болгосон компаниуд дээр гэрээлээд ажиллаагаа тэр нь ингээд нөгөө дам өргөөжөөрөө нөгөө татвар хураамж гэдэг ингээ орчдөг. Тэгэхээр нөгөө одоо манай групп компаниуд ч дотоодын Max, Mac, MCS одоо юу гэдгийг те нөгөө Mine дээр ажиллаж байгаа хэд маань ч гэсэн бас яг тэр зарчмаар яваад дам ажлын байр бий болгоод идэг. Тэгээ төрийн өмчтөр бас яг энэ нөгөө эдийн засгийн дам өргөөжийн судалгаа бид нар хийж байгаа яг энэ гарч ирж байсан байхгүй. Нөгөө тендерийн хуулиар гээд хамгийн бага одоо юуг сонгодог, үнийг сонгодог. За тэгээд нөгөө орон нутгаас юм авмаар байна гэд бүр яндан цэрлөөр ярьжсэн байхгүй. Эрдэнэтэд одоо аягүй сайн чанараа мах нийлүүлж байгаа залуу байгаад байна. Тэндээс авъя гэхлээр тендерийн хуулиараа орохлоор нөгөө сонгон шалгуулалтын дээр унцдаг. Тэгэхээр яхаарахгүй одоо заавал нөгөө бид нар нөгөө төр оролцсон учраас ил тод байна гэдэг тендер бол зарлцсан. Тэгсэн мөртлөнгөө ил тод биш яваад шүү дээ тий. Зөвхөн хямд гэдэг нэг ганц хямд гэдэг л юугаар явчихад байдаг тий.
Тэгэхээр тэрийгээ бас одоо яг энэ тендер хуулийг бас эргэн харж яг энэ тухайн орон нутагт өвлдөх өгөөжийг нэмэгдүүлж тэгээд дараа нь үндэсний компаниудаа бас оролцоог нэмэгдүүлж ингэж явахс хэрэгцээ бол маш өндөр болоод байгаа юм лээ. Тэгээд бид нар бас яг энэ экспо арга хэмжээ олгоод ингээд зүгээр нэг ингээ хоёр компаниг уулзуулбатар Майны Викийг тэгж их одоо өөрсдөө ажил удаж хийхгүй байгаа л да. Одоо тэнд яг энэ асуудлуудыг ярмаар байгаа байхгүй. Ямар асуудлаар яаж шийдвэрлэх юм? Тендерийн хуулинд өөрчлөлт оруулахаар л ямар өөрчлөлт оруулах юм? Тэр нь одоо яаж одоо ханган нийлүүлэгчдэд илүү яг бодит өрсөлдөх боломжийг нь бий болгох юм гэдэг асуудлыг ярих л ёстой юм билээ. Тэгэхгүй бол бид нар одоо энэ ингээл аюул олон жил за төрийн өмчтөр л танил таралтаа бол одоо юм нийлүүлдэг гэж ингээл яриад иж болохгүй л дээ. Одоо 10 20 жил ярьчаал дахиад одоо хэдэн жил ярих юм. Тэгэхээр энэ дээр бас ямар хуу арга хэмжээ авал ил тод засаглал талдаа бас байж болох зэрэг байх үед. Ер нь бид нэр зөвхөн уул уурхайч бусад бүх салбар дээр ил тод байдлын талаар арга зүй мухардад орсон гэж би үздэг тийм ээ. Ингэж ил тод болохгүй тийм ээ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуульч гэдэг юм уу, тендерийн хуульч гэдэг юм уу. Тэнд болохоор ийм тийм мэдээллийг ил тод болгоно гэж одоо нөгөө бүгдийн заагаад тийм ээ. Тэнд нь зарим нь хамрагдахгүй. Тэгээд дотор нь ингээд хязгаарлалдаг юм нээлттэй мэлтэйгээд энэ арга барил бол буруу. Энэ бол маш том сэдв учраас энийг цөмөөрө жичээрхэн зүйтэй болоо гэж бодож байна тийм ээ. Дараа бид нар тийм боломж. Энэ бол маш чухал би энэ сэдвийг их сонирхож ямар нэг хэмжээгээр судалдаг гэх юм уу. Зүгээр үндсэн сэдвтэй буцаад орох юм бол одоо ингээд энэ орон нутгийн эсэргүүцэл гэж хэлье тийм ээ. Энэ зөрчил тэмцэлтэй холбоотой нэг ийм сэдв олж авах шиг байна тийм ээ. Орон нутагт аль болох ихийг үлдээх тийм ээ. Зүгээр нэг тийм усны төлбөр мөлбөр үлдээхээс гадна нэг нөөц ашигласны татврын өшөө ахиух хоёр тийм ээ. Өшөө орон нутагт их одоо илүү өгөх тийм ээ 20% нэмэгдүүлэх гээд ийм шийдэл олж авах шиг байна. Тэгэхээр энэтэй холбоотой би юу гэж бодож байна вэ? Энэ бол маш зөв л дээ тийм ээ. Ер нь ингээд тэр Арабын жижигхэн Эмират энэ төр улсууд чинь тэгээд нэг жижигхэн газар дээр тэгэл болгоцсон тусгаар тогтцсон улсууд ч үстэй бусдтайгаа хуваалцахгүй ч гэх юм уу тийм ээ. Тэрийн шиг ингээд манай орон нутаг болгоо ингээд нэг том компанийг гараадаад ингээд тэндээс ингээд мөнгөний аваад ингээд нэлээд хөгжих байхаа. Гэхдээ энд чинь ямар нэгэн тийм хязгаар байх хэрэгтэй би боддог байхгүй юу. Өөрөөр хэлбэл би ингээд компаниудыг хараад байхад бол уул уурхайн компаниуд орон нутагт маш их өгдөг юм байна л шүү дээ. Бид нар орон олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлалын хүрээнд одоо ямар компани одоо ямар хандив тусламж энэ төргээд маш их өгдөг. Гэхдээ энд бол нөгөө хүний шанд хязгааргүй гэж чинь нөгөө хэмжээ хязгаар байхгүй. Үрдэн мэдэхгүй тийм ээ. Тэгээд зарим сум момонд чинь зарим аймаг энэ чинь баг 12 дугаар анги төгссөн хүүхэд үлдэхгүй болтон бүгдийг хот руу сургууль явуулцдаг энэ төргээд энэ чинь бас нэг ямар нэгэн хэмжээ байх хэрэгтэй. Тэгээд юм л бол ингээд баяр наадам одоо ингээд дээвэр засах маск гэд уул уурхайн компаниуд бол маш өгдөг юм байна лээ. Тэр нас хэвээрэл байгаа одоо тийм шаардлага тавьдаг гэж ярьдаг чинь одоо хэвээрэл байна. Тэгээд чинь нэг тийм нэг талаас муу утгаар харах юм бол тийм нэг хамтын авилга маягийн юм шиг тийм гэдэг юм шиг тийм ээ. Бидээс үнэхээр төсөн мөнгөгүй бас орно. Үнэхээр асуудал. Тэгээд ингээд орон нутгийн удирдлага нь болохоор нөгөө иргэдийнхээ өмнө үүрэг хүлээсэн учраас ахиухан мөнгө авчий гэдэг ингээд уул уурхайн компанийн талд байгаад байдаг. Иргэдэд тэднэрт хамаагүй. Энд чинь яа харахгүй юм зөрчил байгаа байхгүй юу те. Тэгэхээр энэнийг бид нар энэ асуудлыг хүртэл ярих хэрэгтэй. Тэр санаануудаа хэллээ. Жишээлбэл Монгол улс ингээд одоо 23 за ерөнхийлөгч Очирбат ингээд дээдээс тоцсон алт хөтөлбөр эхэлснээс хойш 30 жил уул уурхай ингээд явж байна те. Гэтэл ингээд уул уурхаагаас маш их мөнгө орж ирж байгаа юм бол бид нар үржил баг байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл одоо өнөөдөр хамгийн сүүлийн мэдээгээр жавхлан сая дахиад нэг бонд босгоно гэж байна лээ. $40 тэрбум манай өөр хурж байгаа юм байна шүү дээ. $40 тэрбум гэдэг чинь 100 хэдэн их 80 дуу. Гадаад дөр тийм. Тэ. Ингээд тэгэхээр эн чинь хүмүүс иймэрхүү юмнаас болоод хүн итгэлгүй байна тийм ээ. Итгэлгүй байна. Ийм имийг ингээд сонсохоор чинь тэгээд одоо ингээд улс орн чинь хитрхи уул уурхаагаас мөнгөтэй бол нэг хитрхи найдаад хитрхи тийм нийгмийн амлалтууд өгөө цалин хүнсийг хэмжээ хязгааргүй нэмээд одоо тэр 3.5 сая төгрөг бол утгагүй байхгүй юу. Ханшуунаад тэгээд адилхан л болчихно. Бүр нэг хүн тооцоо гаргасан байна лээ шүү дээ. 2000 оны үед 2020 оноос хойш байрны метр квадратын үн одоо тэдэн 30-40-50% өссөн юм уу да хаашаа. Доллараар өссөн чинь яг хэвээрээ тий. Төргийн ажлуунаад байдаг тий. Ийм юмуудыг бид нар хитрхийх сурталчилгаа явуулаад ингээд зөвхөн нэг талд яваад байх юм бол тийм ээ. Бид нар ингээд одоо юмдээ алдчихж штэ тийм ээ. Ойлгохгүй байх хүмүүс. Тэгээ хууртагдаад ингээд бие бинийгээ хуураад тэгээд одоо ингээд нөгөө тэр нөгөө хөхмөр төсөл шиг ингээд гинтгэнд асуудал гарч ирнэ. Тэнт. Тэгэхээр биднэрт ил тод байдал гэж
өөрийн чинь хүндэж байгаа тий. Энд хэрэгтэй. Тэгээд арга зүйн хувьд бол энэ бол маш том асуудал. Энийг бас ер нь ярилцах хэрэгтэй. Амаржингийн хувьд бас өөрөө подкаст төтлөөд нэлээд бас залуучууд үзэгчдийн хувьд бол залуучууд илэн хийнэ тий. Нийт үзэгчдийн нэг 70% нь 25-аас 44 настай. Залуудаа ороход үү. Тий. Тэгэхээр одоо бид нар нөгөө факт чек гэж бас их зүйлийг яриад штэ тий. Тэгээ сая зүгээр би бодож ирсэн нөгөө 5 цагаан толгой гэж Баяргуун гаргасан ном. За тэрний өмнө хууль зүйн сайдын гаргасан нэг ном. За тэрний өмнө Баяр цагт сайдын гаргасан оюутлогоо ном гэл тий. Ингээл нэг бахан номнууд байна штэ тий. Одоо бид нар энэ факт чек хийгээд одоо энэ мэдээллийг тэнцвэртэй хүргэх юм бол одоо жишээлбэл танаа үзэгчдийн хувьд бол яаж одоо хүрэх вэ? Би зүгээр харин айгүй их бодтой ингээд одоо юм бол зөв. Тэр 3-3 саксны тэмцээн бол зөв. Давхар энэ дээр хэдүүлээ яг ийм процесс явдаг юм аа. Уурхаа гэдэг чинь ингээд зүгээр нэг бидний зүгээр нэг одоо нөгөө нинжа төсөөлдөг шиг те ухаад яадаг юм биш ээ. Тэгээ араас нь өхөн сэргээлт ийм процесс үгүй. Ховийн төрийн компаниуд баг адилхан шахуу татвар матвар төлдөг юм аа тэргүй ингэдэг. Тэгээ нийгэмд ингээд одоо ингээд би ч бүр аргаа хадаа сая сүүл рүүгээ нэг зуурсан гурилаар үзүүллээ. 3-ны 1 нь ингээд те 3 их 80 төгрөг эндээс ахаа хамааралтай гэдэг. Ийм маягаар л хэдүүлээ хөргөжиж яах юм бэлээ. Энэ effort тэгжил явах юм бэлээ. Зөв. Саяны тэр номыг би асуугаад байгаа. Тэн дээр ингээд бүх нөгөө баримтууд байгаа байхгүй. Ялангуяа төрд байгаа. Одоо эн чинь нөгөө протоколууд хүртэл явж байгаа байхгүй. Тэгэхээр би зүгээр яг бодоод одоо энэ хяналтын сонсгол, нээлттэй сонсгол гэл ингээд хийгээд байна шүү дээ. Тэгээ энэ маань бол маш олон бас сөрөг үр дагаврыг үлдээж байгаа. Манай салбарт. Ялангуяа одоо ингээд бүх процесс хуулийн дагуу болоод явцсан юм дээр те их бүхий одоо шийдвэр гаргах хэрэгтэй хүмүүс нь гаргацсан. Тэгээд компани өргөг биелүүлээд явж байгаа. Тэнгүүд ийм нээлттэй сонсгол гээл за тэнд одоо хинч орж ирээл те цэрэнжүү хаас тэнд байсан санагдчих би халзан мөрөгдөө дээр хоёлаа л явжсан. Тэгээд бид нар нэг юм гим хийцэн юм шиг тэнд ингээл ял уншуулж байгаа юм шиг ингээл бүгд чичлүүлээл те нөгөө талдаа ингээд маш буруу ташаа мэдээлэлтэй бас нэг ажиглагдчихсэн зүйл нь төрд байгаа мэдээллүүдийг компаниудаас нэхэд байгаа байхгүй. Бүх мэдээлэл өөрчлөлтөнд байж л. Одоо яг тэр би сүүлийн тэр Баяр сайдын номыг харчаад энэ мэдээллүүдийг яг одоо тэр нээлттэй сонсголыг удирдах гэж байгаа дарга нар нь өөрсдөө олж авч үзээд өөрсдөө тэр эхлээд ажиллах гэсэн юм билээ. Тэгээд хуулийн хүрээнд ямар асуудал үүсээд тэр хуулийг өөрчлөх шаардлагатай бол өөрсдөө л хууль тогтоогч нар ажиллах гэсэн юм билээ. Түүнээс яг тэр хуулийн хүрээнд гэрээгээ байгуулсан компаниудыг л одоо буруутгаад байна шүү дээ. 94 6% авчаал одоо нөгөө тэр чинь гаргахлаар улс төрийн шийдвэр л. Яа харахгүй улс төрийн шийдвэр гаргачаад эргээд нөгөө улс төрийн шийдвэр болгоных нь нөгөө хохирлыг компани өрөөд байгаа хэрэг. За тэр 34 бас байсан газар шүү дээ. Тийм бас тэр чи одоо улс төрийн шийдвэр шүү дээ. Улс төрцөөр агаал тэрийг чинь 51 болгоно гээл тий одоо цэрэнжээ авах тэрийг сайн санаж авах тэр үед яг болж исэн процессыг би бол аюул сайн санаж байна. Би чинь бороод ээжээд яг оюутлахад тэр аврам чинь тэр үед 51 болгоно гээл паперч л байсан. Тийм бүгдээрээ байсан. Тэгэхээр чи ингээд нөгөө тэр хохирол болгоно ингээд компани одоо ингээд үрээд байна шүү дээ. Тэ эргээд ингээд харахаар бид нар нөгөө хийд имэйл нэг юм хэрүүлэлтэй одоо тэ нэг 4 жилийг ингээд хэрүүл хийж л одоо өнгөрөөд өгчөөд. Тэгэхээр одоо нөгөө залуучууд бол юм хиймээр байна. Бид нар нэг уршаа алхмаар байна. Тэ шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлмээр байна. Тэгэхээр энэ дээр бол хэдүүлээ дахиад нээлттэй хамтарч ажиллах болно. Тэгээ хэвлэл мэдээлэл тал таад маань одоо яг энэ нэг юм хитрхи ийм нэг талыг барьсан ийм дундуур бид нар яг одоо яаж ажиллаад яаж нөлөөлөх үү гэдэг дээр саний одоо яг бодит шийдлийг цэрэн жоохоо сонсомоор байна. Одоо таних бол саний хэлж байгаа шүүмж бол болохгүй байна гэдэг шүү дээ. Энэ саяхан өөрийн чинь хэлсэн энэ санаанууд дээр яг би нөгөө иргэний нийгэмд ажиллаж байгаа болохоор миний хаарсан зүг жоохон өөр байна. Тэгээд би энэ тухай ярихгүй тий. Ер нь бол хэвлэл мэдээлэл бол маш хаалттай байна л да. Хэвлэл мэдээллийг манай төр уул уурхайн компанид муу занд сургасан байна тий. Хаалтын гэрээ гэдэг юм бол дээд зэрэгээр байна тий. За энийг одоо би ингээд хэвлэл мэдээлэл ингээд муулаад нэг сайхан ч юм уу хаж юм ярьж ах шиг байна. Энэ бол үнэхээр зүгээр л ингээд гэрээ байгуулад ингээд мөнгө өгчлөөр чинь хүн бидний та бидний хүсэж байгаа тэр процесс явахгүй байна. Тийм хилцүүлэг болохгүй байна. Биднэрт ярих юм бол маш их байна. Би ингээд бод бид нар уул уурхаагаар амьдарч байгаа нь үнэн. Уул уурхай биднийг тижээж байна. Гэхдээ нөгөө хүн үргэлж нөгөө аавын гэрт байгаад ээж болохгүй шүү дээ. Чин биед ах хэвээр. Маргааш юу болох юм? Гинтхэн одоо геополитик өөрчлөгдвөл хятад юм болвол ч гэдэг юм уу фантазитай л да тий. Бид нар юу ч болчихж байгаа байхгүй юу? Тэгээ бид нар одоо амь тавьж байгаа юм тэр нэг
хэдэн хэр дээр нэг төмөр зам холбох гэдэг хэдэн километр дээр л манай баг үндэсний үзэл санаа болчиход байгаа байхгүй юу? 20 гаруй жил л. Тийм юм болж штэ. Гэтэл бид нэр үнэхээр одоо ингээд уул уурхаагаар бид нар ингээд яваад байх юм уу? Уул уурхаагаас мөнгө олж ирээд байдаг, ингээд цацаад байдаг. Монгол улсын өрн хизээч бид нар энийг төлж дийлэхгүй. Ингээд өсөөд байдаг, нэмэгдээд байдаг, 40 тэрбум доллар давтсан байна гэж хэллээ штэ. Ингээд яваад байх юм уу? Нөгөө энэнийг нөгөө болонгоруулн тийм ээ, галдаанд өвчнөөс одоо зайлсхийн гэдэг тэр юмнууд нь хаана байгаа юм? Баахан л шоунууд, мега төсөл мөсөл энэ төр гээд ингээд яваад байх юм. Одоо дараачийн том юмнууд гарчиж байна, худлаа юмнууд. Тэр майнинг юм дээр чсэн майнинг Виктер танилцуулсан байсан 14 ажилтнууд технологийн парк гэдэг. Бүх энэ уул уурхайн том төслүүдэд парк болгоод гоё нэрлэлсэн. Эдгээр хизээч бүтэхгүй. Тэр байтугай засгийн газрын нөгөө 14 мега Улаанбаатар хотын 40 хэд бүгд бүтэхгүй. Ингээд асар том ийм одоо хүлээлт хид ими хүлээлт бий болгоод тийм ээ. Асар олон боловсруулах үйлдвэрүүдийг ингэж бий болгоно гэдэг ингээд гараачийн том компани явчихж байгаа. Компани явчихж байгаа байхгүй юу? Зүгээр ухуулахгүй зүгээр л нөгөө нэг илжигний ингээд илжигний ингээ юу гэлээ гэшээ. Илжигний нуруунд дээр ийм саваа бэхлээд үзүүрт нь улаан дарцаг яачлаар ингээд тэрийг дагаад урагшаа яваад идэв гэсэн. Дараачийн дарцгийг бидэрт ингээд гаргаж ирээд байгаа байхгүй. Энэ чинь бидний ярих хэвээр асуудал. Би одоо ингээ янз бүрийн хүмүүстэй ингээ хаяа ярьж хахад бол энэ бүгд бол өстэй улс орны энэ олон парк хизээч бий болохгүй. Бид нэр магадгүй бид нар баг энэ олон боловсруулах үйлдвэр энэ чадахгүй ч яж магадгүй. Ягаад гэвэл боловсруулдаг том гүрэн чинь урд байж шít. Магадгүй бид нар түүхийн идэ ер нь баг ингээд бушуухан гаргаад ингээд явж яасан ч үзийтэй байж магадгүй. Гэх мэтээр ерөөсөө яриа өрнөхгүй тийм ээ. Уул уурхай сайхан та нар ойлгохгүй байна, эсэргүүцэж байна тий. Тэгээд одоо яаж шийдэх үү гэсэн чинь орон нутгч мөнгө их өгнө тийм ээ. Одоо 2%-ийг илүү нэмэгдүүлнэ гэдэг. Ийм энгийн схем бол явахгүй байна. Тийм учраас та бидний ингээд санаа бодол нэг байх шиг байна. Бидний өрөв бол арай жоохон бас бодъё л да тийм ээ. Зөмөрөө би яг тэр яг дуустдаггүй нэг тийм төслүүдийг гаргаж ирээд байна шүү дээ тий. Тэгэл нөө дуустдаггүй ийм цархас авруул ингээл мөнгө хийгээд байна шүү. Бид нар одоо олж ирсэн орлого бол айгүй нэмэгдчихэд байна шүү. Хэд дахин нэмэгдчихэд. Тэр хайччихваа гэдэг. Тэд нар бүгдээрээ офистай. Улаанбаатарын энэ өндөр барилгуудыг давхраар нь авчихсан хэдэн хүн суугаад яаж байгаа. Ингээд би ингээд заримдаа ингээд хүмүүнтэй уулзах гэж явхад нэг л төрийн төсөл гээл ингээд байж яадаг байхгүй. Гайхдаг байхгүй. Тэгэхээр ийм бол ингээд мөнгө үрээд л байгаа байхгүй. Үрээд тэгээд юм л бол үйлдвэр технологийн парк кластерлэг нь ерөөсөө ингээд ер нь нүүдийн соёл иргэн шил уул уурхай хоёр яаж зохицох вэ гэдэг. Энэ чинь зарчмын асуудал шүү дээ тийм ээ. Өвөр Монгол шиг ингээд одоо ч нөгөө бэлчээрийг хуваарлах энэ төргээд бэлчээр хөвчлөх тал руугаа явж гэнэ үү яаж вэ? Би өвөр Монголын нөгөө ямар шин билээ нэг кино үзсэн чинь яг тийм замаар явсан юм байна л шүү дээ. Малчтад ингээд газрыг хуваарлаад яаж өгөөд тэд нар нь уул уурхайн компанид газараа зараад энэ төргээд ийм процесс явдаг юм байна шүү дээ. Тэгэхээр энэ бүгд би буруу зүгийг мэдэхгүй. Гэтэ энэ бид нар ийм төвшөнд ярих хэрэгтэй байхгүй юу тийм ээ? Ийм төвшөнд ярих хэрэгтэй. Тэр нэг аавын гэрээс гараад тийм ээ. Яаж амьдрах юм бид нар. Суур асуудлуудаа хүлээн зөвшөөрөх л одоо маад хэрэгтэй. Яг үнэ зөрчил гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энд бол ямар ч тийм одоо ноцтой бид нар эсэргүүцээд одоо үзэн ядаад байгаа юм байхгүй тийм. Энэ бол маш том. Бидний хувьд бас яг тэгж хараад одоо нөө би бас хэлээд байгаа зүйл нь манай компаниуд хоорондоо хүртэл засаглалын ялгаатай байгаа. Нэг нь нөө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн нийгэмд одоо бий болсон компани, нэг нь одоо орчин цагийн менежменттэй ингэ явж штэ. Тэгэхээр бид нар салбар дотроо нэг хэлээр ойлголцоход одоо энэ ESG засаглал стандартууд айгу төсөлөх юм байна. За мөн бас эднэр биднийг гаднах одоо стейкхолдеруудтайгаа бас нэг ингэж хэл ойлголцоод харилцааны хэмжээгээ тогтооход бас их тус болох юм байна гэж хараад. Тэгээ миний сүүлчийн асуулт дөрөв бас яг амарч хэлчлээ л дээ. Ер нь бол бид нар яг одоо нэг 20-30 жил мэдээж алдаатай зүйл байгаа, оноотой ч зүйл байгаа шүү. Гэхдээ яа харахгүй бид нар боловсрал гэдгийг маш их гээгдүүлсэн. Ирээдүйн одоо хүүхдүүдийнхаа бид нар боловсралд анхаараагүй. За хуучин цагийн бас нэг авууштай нэг зүйл нөө боловсруулч нэг бодлогоор бэлддэг байсан шүү дээ. Ийм үйлдвэр барих гэж чинь энд ийм боловсруулчин шаардлагатай. Бид нар бол одоо тиймч юугүй ингээл нөө байнга өөрчлөгдөж 1.14 мегатс нэг юу ч гэдэг ингэж гаргаж ирээд юу хэрэгтэй бид нар мэдхэ болсон байхгүй. Одоо бид нар газрын өөрийн элемент хэрэгтэй гэвэл тэрийг олборлох, баяжуулах инженерүүдэд бэлтгэе. Сэргээгдэх ч юм уу гэж ярьж байгаа бол тэр инженерүүдэд бэлтгэе. Тэгээ хилтэй ээжиж энийг чадварлаг боловсруулчин бэлтэнэ. Хоёрдугаарт бид нар энэ ирээдүйн инженер хөтөлбөргээ манайхаас санаачлаад одоо 4 дахь жилдээ явж байгаа. Их хичээл бас бид нар энэ дээр нэлээд анхаарал хандуулж ажиллахаар байгаа. Нэг анзаарэгдсэн зүйл энэ 10 жилийн суур боловсрал маань нөө цөм хөтөлбөр за нөө Оксфорд, Кембриж гэж эсвэл юу яриад байгаа шүү дээ. Энэ хоёр маань тис өөр юм бэл.
1-р ангиас эхлээл Оксфорд бол ерөөсөө нөө эсээгээ бичээл сайенсуудаа үзээл ингээл бүх мэдээллийг аваад өсчт юм байна. А бид нар бол нөө цөм хөтөлбөр чинь уран зохиол, монгол хэл те дандаа нөө зохион бичлэг бичдэг тэр хүмүүс чинь илүү фантаз одоо юу төсөөлөм бодох чадрыг сайжирт юм байна. Тэгээ бид нар чинь нөгөө юм аливаа зүйлийг харьцуулах, судлах, эргцүүлэх, дүгнэх энэ одоо чадварууд маань ингээ гээгдээд байгаа юм байна. Тэгэхээр бас шаардлагатай бол бид нарын боловсрын реформыг одоо хийхгүй бол маш олон жил яриад байгаа мөртлөнгөө ямар ч одоо реформ хийгдсэнгүй шүү дээ. Тэгээ одоо өнөөдөр бас бид нар яг энэ ирээдүйн рүүгээ харсан одоо энэ үйлдвэрүүдэд барьж чадаагүй л байгаа юм чи энэ хооронд бас боловсруучнээ бэлдэх тал дээр бас ингээ талууд нэлээд сайн дуу хоолой өргөөд за нөгөө орж ирсэн төсөв мөнгөө одоо зөв зарцуулаач гэдэг. Одоо бид нар бол нөгөө төсөв бүрдүүлэгчид бид нар ч одоо шаардаад явъя гэдэг дээр ингэ яаж байгаа. Одоо энэ мөнгө маань хайччваа зөв зарцуулаагүй учраас иргэд бухимдаад байна. Үнэхээр л утаа байна. Үнэхээр л имлэг асуудалтай байна. Сургууль байхгүй байна гэдэг энэ асуудлууд маань байгаа. Тэгэхээр энэ бүгдэн дээр бол одоо иргэний нийгмийн байгууллагууд за нөлөөлөгчд маань тий бүгд л одоо ингэ дуу хоолой санал нэгтэй байна. Тэг хүргэж ажиллана хаа гэж найдаж байна. Тэг өнөөдөр бас ирж нээлттэй сайхан ярилцсан та хоёрт маш их баярлалаа. Ажилтны амжилт хүсье. Баярлалаа. Хүлээлгэсэн дуучлаарай. За баярлалаа. За ингээд өнөөдрийн бас зочдтойгоо бид нар нээлттэй сонирхолтой ярилцлага бас өрнүүлж чадсан байхаа гэж найдаж байна. Мегмар гараг бүр Mining Pulse подкастын шинэ дугаараар иргэн уулзъя. Баярлалаа.